Амьдрал юун дээр тогтдгүй гэж бид их ярих дуртай. Хүн чанар энэ хоёрхан үгэнд амьдралыг өөр дээрээ тогтоож чадхаар агуу их хүч, агуу их хайр, инрэл нэгүслэл оршдог болов уу гэж би боддог. Бид энэхүү нэвтрүүлгээрээ хүн чанарын төлөөх цэц булаалцсан хий хоосон яриа бус. Жинхэнэ нэг нэгэндээ сэтгэлийн дэм, баяр баясгалан, амьдрах итгэл, урам зориг хайрлсан хүн чанарын илэрхийлэл болсон нэвтрүүлэг байлгахаар чадан ядан зорилоо. Хүмүүсээ бие биенээ хайрлая, хүн чанараа өнгөлн зөвлөе. Хүн чанар нэвтрүүлгийн ээлж дугаар үзэгч та бүхэнд хүрэхэд бэлэн болоод байна. Хүн чанар нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарын хүндтэй зочноор онцгой утас компани нэгтлэн бодогч хадагта эмэгтэй эгч маань өргөдөө оролцоод байна. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. За баярлалаа. Та нар ч гэсэн энэ өдрийн мэндийг хүргэе. За тэгээд энэ телевиз үзэж байгаа хүмүүстээ энэ өдрийн мэндийг хүргье. За тэгэлгүй яхаа тэгэхээр нэвтрүүлгийн зорилго маань хэн нэгэндээ сэтгэлийн дэмийг хайрлаж нийгэмд хийж бүтээж байгаа гэгээлэг зүйлийг үзэгчтэй хүргэдэг. Энэ ч утгаараа онцгой утас компани маань олон сайхан хүмүүнлэгийн ажлуудыг бол үзэгчд маань мэдж байгаа. Тэгэхээр мэдээч хэрэг хүний тэр сайхан эрүүл мэнд болоод мөн одоо нийгэмд одоо хийх ёстой ажлуудаа бол нийгмийн хариуцлага авах юмсарлаж маш олон ажлуудыг хийдгээ. Тэгээд бас танаа байгууллагын төлөөлөл болж бас нэгтгэж байгаа урьж оролцуулсан байгаа. Тэгэхээр манай онцгой утас компани маань одоо 2014 онд ямар одоо ололт амжилтуудтай байв 15 оноос ямар ололт амжилтуудаар бас одоо төсөөлж байна тийм ээ. Энэ талаараас үзэгчтэй хуваалцахгүй юу? Ер нь онцгой утас компани маань хэдэн онд байгуулагдав? Энэ талаараас соёлоо яриагаа эхлэх үү? За тэгээд онцгой утас компани маань 2008 онд анх байгуулагдсан. Тэгээд 2014 онд бол одоо ажлын амжилт их байлаа. Манай компани захирал агарын бариач Батсалан маань одоо энэ хүндтэй тэргүүний ийм шагналуудыг авсан. Дээрээс нь одоо Монголын энэ Монгол гайхамшиг, Монголд энэ ангатагч гэдэг номонд одоо өргөдөж бас өөрийнхөө түүхийг өчүүлж байгаа. Ийм амжилттай явж байгаа. 2015 онд бол манай энэ онцгой утас компани одоо ингээд олон улсын нэртэй ийм соёлыг хуучин одоо тарины амралт гэж байсан тэрний тэнд зүүн хараад барихаар маш том ажил төлөвлөд байж байгаа. Ямар мундаг. Одоо нэгэсэндээ манай онцгой утас компани маань одоо үйл ажиллагаа өргөжин тэлж бас 15 онтойгоо маш том одоо нийт одоо ард иргэдтэй үйлчлэх тийм том соёлыг байгуулж байгааг сонссон. Тэгэхээр энэ соёлыг маань одоо мэдээч хэрэг ямар нэр өгөв? Мөн одоо иргэд маань бас очиж үйлчлүүлэх зөвхөн зүүн хараа одоо тэр сумандаа юм уу? Аль эсвэл одоо бүх одоо суман орон нутгуудын хүмүүс хамрагдах ёстой мó, нийслэл хамрагдах ёстой мó? Энэ талаар бас ярихгүй юу? За, ер нь тэр соёл маань ерөөсөө зөвхөн зүүн хараадаа биш. Ер нь олон улсын соёлол болно. Гадаад дотоодын маш олон хүмүүс одоо манай энэ Батсалмангор ингээд эмчлүүлэхийг маш их хүсэж байгаа. Энэ хүн байна онцгой увдис гэдэг нэрэндээ тохирсон ер нь л их онцгой гоц авьяастай хүн байгаа. Би энэ хүнтэй одоо ингээд 8 дахь жилдээ цуг ажиллаж байна. Тэгээд манай Монгол улсад болвол тэр онцгой увдисын соёлыг барьснаар бол маш том хөрөнгө оруулалтууд гаднаас орж ирэх байх. Тэгээд ер нь Монголынхаа ард түмнийг ч гэсэн эрүүл энх сайн сайхан байдлахын төлөө энэ хоёр хүн маань өөрсдийнхөө чадах болгоныг л хийх гэж зүтгэж идэг тийм хүмүүс байгаамаа. Энэ ч утгаараа бас бид бүхэн хүн чанар нэвтрүүлгээрээ хэн одоо хаана ямар ажлуудыг хийж байна, хэн одоо нийгэмдээ бас хувь нэмэр оруулж байна, хэн одоо зөв зөвтэй амьдарч байна гэдгийг одоо үзэгчтэй хүрэхийг эрхэм зорилгоо болгодгоо. Тэгэхээр энэ ч утгаараас онцгой утас компани маань ажил болсон өргөжин тэлж бас тэр том одоо соёлыг нээсэнд бол одоо үзэгчдийнхээ өмнөөс талархаж байна. Мэдээч хэрэг хүмүүс заавал настан буурал гэдгүү одоо настан буурлаад хөгшдүүд эмчлүүлэхээс гадна бас мэдээч өвчин хүнд хэлж ирдгүү гэдэг шиг одоо эмчлүүлэх шаардлагатай. Зүгээр одоо юу гэдгийг заавал өвчин зовлон гэхгүйгээр одоо хөвтөх тийм одоо амрах тийм боломжууд нээж өгж байгаа болоо тэр сувлалт маань. Тэр сувлалт маань ер нь бол одоо агаар ус гэдэг юм бол
маш баг дээд зэгтэй байгалийн сайхан. Тийм учраас заавалчгүй өвчтөе хүн гэхгүй. Ер нь өөрөө хүсгэл юм бол ямар ч хүмүүс манай соёлоор үйлчлүүлэх болно. За тэгвэл мэдээч үзэгчд маань бас нэр нь юу гэлээ манай соёлын маань хос совдис гэдэг нэртэй. Хос совдис үйлэлт маань бас дэмжлүүлж хэвтэж амар тайван байдлыг бас хүсэх юм бол бас танаа байгууллагад хандаж болох нэ тийм. Тэгэхээр манай ихтэйгчийн маань хувьд урд нь одоо онцгой улс компанид маань одоо ажиллаж энэ сайхан бас эрүүл болж тийм ээ өөрөө бас өвчин бас тохиолдоод энэхүү одоо байгууллагад хандаснаар бол эрүүл болсон гэж сонссон. Энэ талаараа бас хаалцахгүй юу? За би өмнө нь бол банкны системд 30 жил ажилласан. Тэгээд ер нь бас өвчтөй байсан. Монголчуудын одоо энэ дийлэн хэмнэл тусаад байгаа янз бүрийн бөөрийн өвчин, тэгээд хөл гар өвддөг, нуруу өвддөг ер нь л эмний хамааралтай л байсан. Ер нь л эм л ууж байдаг. Тэгээд ер нь явж байгаад энэ хоёр хүнтэй таарад уулзаад тэгээд энэ хоёр хүнийхээ заавар зөвлөгөөгөөр одоо бариулаад бариа засал хийлгээд тэгээд ингээд одоо бол эм гэдэг имийг бол мартсан. Тий. Эм гэдэг юмнаас бол ер нь одоо сүүлийн ямар ч байсан нэг 6 жил бол ямар ч эм уугаагүй. Тэр маань одоо маш том өөрт бол том хөрөнгө оруулалт хийсэн юм шүү. Тэгээд нөгөө ингэж явсаар байгаад энэ хоёртойгоо цуг ажилдаг болсон. Одоо компанийнх нь гэрэт нэгтлэн хийдэг. Ер нь манай ихтэйгчийн маань хувьд урд нь одоо ямар ажил эрхэлж вэ? Одоо банкны салбарт ажилладаг гэсэн шүү дээ. Тэгэхээр хаана одоо ямар банкны салбарт ажиллаж вэ? Би анх Малахын банкнд эхэлж ажилласан. Одоо тэгээд ер нь бол Ардын банк, Сэргээн Босголт банк, Хадгаламж банк, одоо Хадгаламж банк ба Төрийн банк болсон байгаа. Хамгийн сүүлд энэ хорооллын тооцооны 3 дугаар төв гэдэгт сүүлд нь ажиллаж ирсэн. Ер нь бол нэгтлэн бодогч одоо санхүүгийн ажилтнуудыг нэлээд чанга нямба одоо юу гэдгийг бас хүмүүс тэгж өгөндөг шүү дээ. Ер нь ч бас юмдаа бас нэлээд аригтай хямхтай одоо аливаа байгууллагын одоо тэрхүү санхүүг хариуцна гэдэг бол нэлээд том асуудал шүү дээ. Тэгэхээр хувь хүний хувьд та одоо юу гэдгийг хэр одоо нямба хүм. Ер нь бол одоо хүмүүс хэлэхдээ чангал гэдэг шүү дээ. Ер нь жоохон тэр тал руугаа нилээдг бас чанга байж л байхгүй л болохгүй шүү дээ тийм ээ. Тэгжээж л одоо энэ компани маань санхүү сайн байж ижил цаашдаа одоо ажил үйлс нь улмал дээшээ явна. Тэгэлгүй яах вэ? Мэдээч хэрэг нөгөө аливаа ажлыг хийхэд санхүүгийн асуудлууд нэлээдгүй тулгардаг шүү дээ. Үүн дээр бас одоо юу гэдгийг ах トゥ хамаатан садан найз нөхөд тэгээ одоо үйлчлүүлэгч нарын тус нэмэр одоо би болов уу ерөн төр заскаас гэдэг юм уу ямар нэгэн байдлаар манай одоо соёлыг нээх энэхүү одоо компани үйл ажиллагааг өргөжүүлэхэд одоо хэр их одоо хүмүүс тусдсан болов энэ талаараас танд сонирхолвол тийм ер нь бол одоо энэ хоёр маань өөрийнхөө л одоо хөрөнгөөр энэ соёлыг барих гэж л одоо ингэж зүтгэж байгаа. Тэгээд бас маш хоёр давхар маш том хэмжээний одоо ийм соёлол учраас хөрөнгө мөнгөний асуудал бас шаардлагатай. Тэрийг бид нар бас одоо болж өгвөл гадаадын төсөл дэмжлэг ийм л юм авах. Өнөөдөр маргаашийнхаа энэ хийж байгаа ажил маань ер нь бол энэ хоёр хүний маань хөдөлмөрийн үр шим байгаа. Тэгэхээр мэдээч бас улс их оронд маань нэг соёлол ч гэсэн нэгээр нэмэгдэх юм бол одоо мэдээч зэрэг нөгөө төрийн нуруунд дээр байгаа ачаанаас л хөнгөлнө гэсэн үг шүү дээ тийм ээ. Мэдээч олон эмнэлгүү шаардлагатай олон одоо төрөл бүрийн салбарын одоо бүхэл зүйлийн одоо барилга байшин одоо гэл хэрэгтэй шүү дээ. Гэтэл одоо тэр том хоёр давхар соёлыг бас бүх одоо хүмүүс хамрагдах цар хүрээтэй бий болгоно гэдэг бол нэлээдгүй олон хүмүүсийн хүч хөдөлмөрөө гэж бас ойлгож байна. Тэгээд мэдээж бас танаа цогц компани маань одоо гол хүн болох одоо агарын барьяач гэж ярьдаг шүү дээ. Энэ хүний маань ер нь юу гэж Бацалман гэж хүний маань одоо тодорхойлвол та юу гэж тодорхойлох вэ? Ер нь энэ хүн маань одоо хосгүй дээ. Би одоо өөрөө бүр яг л одоо энэ хүний хажууд нь ингээд байгаад энэ хүний сэтгэл зүрхнээсээ тэр хүмүүст хандж байгаа энэ хандлагыг одоо бас гэргийн байна.
Энэ хоёр бол үнэхээр л нэг тэр хүмүүсийг нэг эдгээчих юмсан. Энэ хүнийг энэ нэг зовлон төвчнөөс нь салгачих юмсан гэсэн ийм сайхан сэтгэл өвөрж явдаг хүмүүс учраас би энэ хоёр хүмүүст маш их хайртай. Тийм энэ хоёр хүмүүсийн ажлын тэгээд цаашдаа өөрийнхөө чадах чинээгээрээ ингээд дэмжээ туслаад ингэж явъя гэж бодож байгаа. Тэгэлгүй яг нь ер нь бол одоо юу гэдгийг тэр одоо эмчлүүлэх, өөрчлүүлэх гээд очисон хүмүүс бол одоо ямар шаардлагыг тийм ээ одоо тавьсан байх ёстой юм. Тухайлбал одоо хаана очиж үзүүлэх үү? Дээрээс нь одоо юу гэдгийг ямар байдлаар одоо юу гэдгийг танаа бас нэг журам гэж байгаа шүү дээ тийм. Манайх бол хүмүүсийг очирлуулаад зогсоогоод байдгүй. Урьдчилаад хүмүүстэй чирэгдэл гаргахгүйгээр утсаар холбогдсон тохиолдолд нь дугаарыг өгчдөг. За та тэдний өдрийн тэдэн цагаас дугаар авлаа шүү гэд. Яг л та тэр цагтаа ирсэн байх хэвээр. Хүмүүст бол хамгийн гол хилдэг шаардлага маань юу юм гэхээр ерөөсөө та цагтаа л байх хэвээр. Тэр хүн цагтаа ирээл үйлчлүүлэл гарах юм бол дараагийн хүн бас л цагтаа ирж үйлчлүүлдэг учраас хүмүүс цаг заваа маш их хэмнэдэг. Тэглгүй яг тэгэхээр манайх бас өцөг өвгдөөс уламжлалж ирсэн сайхан увдс одоо эдшид одоо энэ хүү бас гарын одоо юу гэмдэ өглөгийг бол угаасаа дээр үеэс бас бид бүхэн хүндэлж одоо шүтэж биширж ирсэн ард түмэн шүү дээ. Тэгэхээр мэдээж энэ хүн сайхан гавьяатай увдстай юм хүнээр бас эмчлүүлж эдгэрч илаашрна гэдэг бол үнэхээр сайхан зүйлээ. Тэгээ мэдээж өвчнгөө байхад л одоо бүх зүйл болдог шүү дээ. Тэгэхээр мэдээж танаа байгууллагын хийж байгаа хэрэгжүүлж байгаа энэ хүү өөрт одоо өгсөн тэр увцаараа бас олон хүмүүсийг эдгэж агаад бас их талархаж байна. Тэгээд түүний нэг болох бас эдгээр ажлуудын дэмжээд тэр том одоо байгууллагын бас ерөнхий том зохицуулагчийн нэг шүү дээ. Одоо нэгтлэн бодогч гэрээт нэгтлэн бодогч хэдий ч одоо тэрхүү байгууллагын өнгө төрөх дээрэс нь одоо нэгт нэмба байхнаас танаас шалтгаалдаг. Тэгэхээр өнөөдөр бас бид өхөн нэвтрүүлгээрээ хин нэг баярлуулж хин нэгэндээ сэтгэлийн дэмийг хайрлахыг хүсдэг. Тэгээ манай ихтэйгч маань бас ямар хүнийг баярлуулахыг бас хүсэж байна. Мөн одоо юу гэдгийг мэдээж олон сайхан хүмүүсийн дэмээр тусаар эдгсэн, илааширсан хамт олонны дундаас өсөж хүмүүс их хүн, эмэгтэй хүн, ийм сайхан гавьяатай хүний манаас үзэгчд маань хараад бас бахархаж баярлж байгаа баха танаар. Тэгэхээр таны хувьд хүн чанар гэж юу гэж тодорхойлох бол ер нь хүн чанар гэдгийг бол би одоо хүн бол хүнд сэтгэлийн дэмээр л хүн байж ивэл хүн чанартай хүн гэж үзнэ. Гэтэл манай хоёр дээр орж ирж байгаа хүмүүс болвол одоо хамгийн гол нь хүн болгон баярлалаа гэдэг үгийг хэлдэг. Тэгэхээр тэр хоёрт бол хүн чанар бол байна гэж л би боддөг юм л да. Тийм. Үнэхээр одоо ийм яагээд өвдөөд ядраад янз бүрийн хүн ирнэ штэ. Өргүүлцэн, төрүүлцэн, тэргэн дээр суудсан, олон жил өвдсөн хүмүүс энэ хүн л намайг нэг одоо эдгээгээд өгөх болов, намайг энэ өвчнөөс минь багч гэсэн олон жил өвдсөн хүмүүс бол салгаад өгөх болов гэсэн ийм хүмүүс ирээд тэгээд нөгөө барай засалчаар маань үйлчлүүлээ сайхан болцсон байхад бид нар баярлдаг байхгүй юу. Нөгөө хоёр маань яадгүй гэхээр ерөөсөө л хүний төлөө төрсөн. Ерөөсөө хагас сайн бүтэнсээ өдөр амардаггүй, амралт баяр ёслолын үеэр амардаггүй. Ерөөсөө л тэр хүмүүс маань хэдийдэж холбогдсон утсыг аваад за одоо ингэн шүү, за одоо тэрийгээ тэгэн шүүгээ байнга ингээд тэр хүмүүсийн төлөө байдаг учраас манайхаар үйлчлүүлж байгаа хүмүүс бол ер нь бүрэн сэтгэл дүүрэн байдаг л гэж бодож байна да. Тэгэлгүй яхаа мэдээж хэрэг маш хүнд хэцүү өвчтэй зовлонтой хэцүү байгаа хүний ард гэр бүл ах トゥ найз нөхд бүгд л зовж шаналж байдаг шүү дээ. Түүнийг эдгээгээд илаашруулад гэрэл гэгээ өгөхөр мэдээж баярлахгүй байхын аргагүй. За тэгээд хоёлаа бас яриад суугаад байвал маш олон зүйлийг бас ярмаар байна. Тэгээд нэвтрүүлэг манд үргэлжлэн бүтэн нэг өдрийн туршаас хоёлаа хамтдаа байх байгаа. Тэгэхээр гараад яриагаа үргэлжлүүлье. За. Өдрийн маань жочин ихтэйгч манаас удирдлагуудаас баярлуулахаар бас бодсон байгаа. Тэгэхээр бас таны хувьд хүн баярлуулна гэдэг одоо мэдээж үнцэнтэй ах энэ талаар байна. За хүнийг баярлуулна гэдэг бол ер нь одоо хамгийн дээдийн бэлэг гэж бодож байна. Тэгээд одоо
бас удирдлагуудаа тэр болгон баярлалаа шүү гэдэг үгийг одоо байнга хэлж чаддгүй учраас энэ хүн чанар нэвтрүүлгийг одоо нэвтрүүлгээр дамжуулаад баярлалаа гэдэг үгийг бас хэлмээр байна. За нэвтрүүлэг маань үргэлжлэн хөрсөөр байна. Тэгэхээр өнөөдрийнхээ зочинтой бас энэхүү онцгой хувьц компани дээр хөрөлцөн ирээд байна. Тэгэхээр мэдээж зэрэг манай зочин маань бас урмын сайхан үгийг хэлэх баг тийм ээ. За онцгой хувьц компани удирдлагуудаа 2015 онд ажлын их бүтээл аз жаргал сайн сайхан бүхнийг өсөн ерөнхий яалтамд та бүхэндээ баярлалаа гэдэг үгийг өнөөдөр хэлэх гэж ирсэн юм аа. За тэгээд манай агрын бариач Бацалман маань хүмүүсийг өөрийнхөө авьяас бэлгээрээ сэтгэлээрээ одоо эмчилдэг. Тэгээд энэнийг арын албын залгуулж явдаг дэд захирал сайн туяадаа энэ хорвоогийн сайн сайхан бүхнийг хүсэн ярууч бэлгийн дээд цэцгийн баглаа бэлгэлье. Тэгэхээр өнөөдрийн нэвтрүүлгийн зочин манай ихтэйгч манаас өнөөдрийнхээ одоо байгууллагынхаа бас талаар тийм ээ танилцуулж мөн одоо та хоёртоо маш их баярлаж явдаг шүү. Мэдээч хэрэг хүмүүс одоо тэр өдөр болгон баярлаа, хайртай шүү гэж хэлж чаддаггүй. Тэгэхээр энэхүү одоо нэвтрүүлгийн манаас нэвтрүүлгээрээ үзэгчтэй мөн одоо та хоёртаас баярлалаа илэрхийлэхийг хүсэж байгаамаа. Тэгээд ер нь манай онцгой хувьц компани одоо захирал Бацалмаахын маань хувьд энэ увьдас тийм ээ одоо хэдэн оноос эхлэв мөн одоо юу гэдгийг одоо Оросын холбоот улс мөн одоо гадаадад маш олон одоо жилээс олон хүмүүсийг бас эдгэрч илаашруулсан гэж бас дуулсан байгаа. Тэгэхээр бас энэ талаараа үзэгчтэй хуваалцахгүй юу? За миний навьяас 1974 онд тодорсон юм. Тий. Тэгэж явсараагаад одоо өдий хурж юм та. Тэгээ яг миний бариацтай ажилладаг бол би анх бариацлал гэдэг юм Чех улсад анх нээж Монгол хүн ингэж байдаг, ингэж судас барьж хүмүүс ингэж имждэг гэдэг анх дэлгэрүүлчихсэн. Тэгээ тэрний дараа Чехад шаргалтанд ороод 200 гаруй хүн шаргалтанд ороод ганцаараа тэнцээд. Тэгээд тэр үед нэг арччлал хэлжсэн. Тэгээд тэрний арчлалын ерөнхий Васлав Хавлын зөвлөх хэмжээр 5 жил ажиллажсэн. Тэгээ дахиад одоогийн имжидэнд бас 5 жил ажиллаад. Тэгээ Карл Лорендес руу зөвлөх хэмжээр бас 5 жил ажиллаад. Тэгээ хувьдаа гарсан. Тэр хооронд миний хийсэн гадаадын нэмжсэн зөндөө бий. Тэсний чулуу гаргалаа, хараагүй нэг хараатаа болголоо. Огт хүүхд гаргаагүй тийм эмэгтэйг хүүхдтэй болголоо. Тэгээд хөлмөөтэй янз бүрийн өвчтэй улсуудыг хөвтөл хэмжилж илээ. Сагаар шижинтэй хүн хэмжилж илээ. Олон юм хийсэн. Тэгээд сүүлд нь Польш нэг эмч амгаахын дэдийн төгс нэг эмч залуу би эмнэлэг нэмэрээ над дээр ирсэн. Тэгт нь би тусалж Польш анхны эмнэлэг нээжсэн. Тэгээд 92 онд юм бэ. Тэгээд ч удаас гадаадад маш анх одоо дэлгэрж ирсэн. Дэлгэржсэн үе. Монголын уламжлалт бариадсан. Тэрийг бол юусе мэддэггүй байсан үе. Тэрийг мэдрүүлсэн хүн бол би л өөрөө байна л да одоо энэ суугаад. Тэгээд ховын эмнэлэг нээгээд тэндээ олон жил ажилласан. Тэгээд одоо Монгол дээр нэлээд бодлаа. Монголын өвчнөө олон улсуудыг хэмжиллээ. Хараагүй хүнийг хараатаа болголоо. Маргааш оршуулнаа гэж хэвчээсэн Баян-Улгийн аймгийн хүнийг амьдрууллаа. Хэвлийндээ хүүхэд нь устцаа гарахгүй гэсэн хүнийг амьдруулад одоо тэр минь 3 нас хүрээ явж байна. Тэгээд тэр минь өмнө Говь аймгийнх. Говьалтай аймгийн огт хүүхэд гаргадаггүйгээд өөрийн амьтан 30 хэдэн жил явсан хүүхдтэй болсон. Одоо тэр нь 4 нас хүрсэн явж байна.
Тэгээ яг одоо хамгийн сүүлийн 2000 оны 14 оны онцлог зүйлийг өгвөл Баян Үйлгийн аймагт охлуудаас 2 хүүхэд хүнийг маргааш шудна гэж ասаа хүнийг 6 сарын 5-ны үед хөл дээр нь би босгож амжилтсандаа онцлог үе. Тэгээ тэрний охин бас хараам одоо 8-ын линз зүүж охиныг хараатаа болгосон. 14 оны онцлог тийм байна. Тэгээд 4 мөчөнд татсан бүр явж чадахгүйсэн хүнийг хөл дээр нь босгосон. Тэр одоо энэ 14 оны 7 сард юм байна. Энэ юунд буйны компанид ажиллаж байгаа үедээ босгосон. Олон шин юмнууд байна л да надад тий. Тэгэлгүй яг энэ ч утгаараа бас олон хүмүүс бас та бүхнийгээрээ бахархаж баярлаж явдаг шүү гэж бас уламжилсан байгаа. Мэдээч хэрэг энэхүү одоо өвчин зовлон хүндэлж хэлж ирэхгүй шүү дээ. Түүнийг бол одоо эдгэж илаашруулж дээрэс нь одоо юу гэдгийг хүүхдтэй байгаа хүнийг хүртэл хүүхдтэй болгосон олон хүмүүс бас манай телевизэд хандаж бас танд баярлалаа гэдгээд дамжуулаарай гэж хэлсэн байгаа. Тэгэхээр мэдээч энэ гадаад дотоод гэлтгүй энэ олон жил бас энэ аргын энэ увдас эд шид одоо тий эцгээс одоо өвлөж ирсэн энэ сайхан гайхамшигаараа бас олон хүмүүсийг эдгээсэн. Түүний бас энэхүү ажлыг нь бас дэмжиж одоо хайртай хань одоо туяа эгч маань бас үргэлж одоо олон хүмүүс одоо ажлыг үргэлжлүүлж байгаа. Тэгэхээр та бас ханыхаа энэхүү эд шид увдсаас мөн одоо зурхаан одоо барай заслаар бол мэдээж бас мэрэгжил эзэмссэн баг. Энэ талаар бас үзэгчтэй хаалцахгүй юу? За би энэ хүнтэй сод одоо бараг 30 хэдэн жил болж байна л доо. Одоо яг энэ хүний одоо барайслыг одоо эхний үедээ бол би дэмждэггүй байсан нууцгүй хэлгээд. Ягаад гэвэл социализм үе байла. Тэр үед бол барайслыг бол одоо хүн бүхэн л муу гэдэг байлаа шүү дээ, тий. Юурээсээ бариулж болохгүй гэл. Тэгээ тийм учраас дэмждэггүй байлаа. Тэгээ хамгийн сүүлд нь дэмждэг үе маань бол ерөнхийдөө саяхнаас эхэлсэн дээ. Тий. Ягаад гэвэл чихэд очиод тэгээд яг хоёулаа ажиллаад ингээд энэ хүний яалтчгүй энэ хүний хэлмэлч болсон яалтчгүй энэ хүнд одоо миний оролцоо бол өөрөө нэг дургүй байсан хүн яачгүй хүчээр амьдралын ихэнд би орсон л доо. Тэгээд цуг хоёулаа одоо барайслыг хийгээд мэдхгүй маннаас асуун давхар тэгээд нөгөө хүмүүсийг бариад эхлэхэр чинь тухайн эрүүл мэндийн яам энэ хүний чинь татаж аваадсан учраас одоо мэдээж мэрэгжлийн хүн байж энэ хүнтэй одоо хүмүүстэй тайлбарлах ёстой гэж үүднээс надыг бас сургуульд оруулсан. Тэрнээс би өөрөө бол яг конкурсгоо дахиад очиж ороогүй. Тэгэл хүн чинь амьдралын ихээр дуртай юм, дургүй юмдаа дуртай болж хийхгүй юм зааж шаардлага хийх ёстой болох юм л та. Тэгээд хийгдэж ирээд яаж яхад бол манай хүний одоо тэр хүмүүсийн яг амьдралын практик дээр энэ үйл ажиллагаа явуулж байгаа учраас өнөөдөр би одоо уламжилт гэдэг маань тий яг цэвэр уламжилт одоо удамшилсан одоо энэ ген буюу одоо энэ хүний увдис гэдэг чинь хүн өөрөө өөрт нь байдсан байна гэдгийг л хамгийн сүүлд боо ясмахантай бол шингэчээд байна л да ойлгож байна л да. Тийм учраас өнөөдөр би ингээд бичиг саас ирүүлээс оож штэ. Тэрнээс тэгээгүй бол одоо би өнөөдөр уламжлалын эмчээгээд зүгээ тавиал барайгаа хийгээл явж явах хэвээр. Бусдаас ялгаатай нь юу вэ гэвэл бусдаас ялгаатай нь хамгийн онцлог нь хүнд итгэмээргүй юм шиг мөртлөө хувцсны гаднаас гар хүрээд идгээд гэрэл бусдаас ялгаатай. Энэ бол хамгийн их гол гоц одоо гоц гэж хэлэхээс аргагүй л дээ. Яагаад гоц гэж байгаа юм гэхээр мэдээд нүцгэн биенээс нь 30-40 минут бариад одоо ингээд нухаад идгээж чаддгүй юмыг өнөөдөр ихний хүн хувцсны гаднаас 2-3 дарчгаад идгээхийг өнөөдөр юмны увдисгээс одоо өшөө юу гэж хэлэх вэ? Юу гэж тайлбарлах вэ? Тийм ээ. Тэгэхээр зарим нэгэн хүмүүс маань энийг бас ойлгодгүй л дээ. Одоо хит их одоо нөгөө юунд ангахта буюу одоо ангахт хүн итгэлгүй л яг үү. Гэхдээ хит их одоо нөгөө юу гэмдэ Европ талын имчилгээндээ эмэндээ дасчаад тий. Тэгээд өнөөдөр уламжил гэдэг ихээр нөгөө онлынхоо одоо бидний одоо мэдээж онлын барайш бид нар бол аль болохоор мэдээж сайн сурч байгаа хүнтэй харьцаж байгаа бид нар чи мэдээж өөрөө хариуцлах байх хэрэгтэй тийм ээ. Тэгэхээр трийгээ хийгээд ирэхээр өөрсний заалгаснараа нөгөө сурах нэг өөрөө цаанаасаа юмаа ингээд одоо өөрөө үзэд хэлэх нэг өөр тийм. Одоо эмчлүүлж байгаа одоо ирж одоо үйлчлүүлж байгаа хүмүүс маань ямар одоо зүйлийг баримтлах хэрэгтэй байд юм бэ? Ер нь бол гам гэж хэлдэг юм. Манай хүн бол би бодохдоо одоо энэ хүмүүстэй бол аль болохоор ойлгох талаас нь тайлбарж өгдөг л дөө. Энэ бол халууны температураар гэж байна тий. Одоо мэдээж энэ хүний чинь дулаан хувцас чинь халууны температурын өсөж ийн өсөв штэ. Тэгэхээр судас булчин тавигдана тийм үү? Халууны температур хөлс гарна гэж чинь бие сайхан задарт хөдрөөд одоо юм хийгээд хөдөрлөө гэж ярьдагтай адилхан хөлс гаргаад ирэхээр аянд энэ хүн чинь нөгөө гар хүрээд тэгээд нэг битүүшил угаад ирэхээр маргаашнаас нь хөлсөн задардаг байхгүй. Тэгээд задраад эхлэхээр мэдээж тэр дарагдсан байдаг юм одоо холбирсан байдаг юм яадаг гэдэг тэр судснууд чөлөөтэй эргэлтэнд орно. Тэгж эргэлтэнд орснороо яах вэ гэхээр мэдээж захын үзүүрийнхээ эргэтэн хүртэл цус хөдөлгөн ороод ирэхээр мэдээж тэр хүн чинь
ирүүлж эхэлнэ шүү дээ. Тухайн иргэдэндээ ирүүл цус очиж байгаа. Тэгэхээр нөгөө захын үзүүрийн иргэдэндээ одоо эргэл цусны эргэлд очихгүй нэг чинь тунцын өвчин бий болно тийм үү. Тэгтэл тэр маань одоо явж сүрдээ тунцын буюу сахар гэдэг өвчин бий болно. Цуснд бохир орж ийн гэж. Өгчлийн өвчин. Ингээд ирэхээр надаас зарим хүмүүс асуудаг л да. Сахарыг яаж бариагаар идгээд ингэж асуудаг л да. Мэдээж нэг талдаа тэр хүний асуухан зөв. Хоёр талдаа энэ хүн одоо идгээж байгаа нь үнэн тийм үү. Тэгэхээр чи энэ чинь би одоо яаж гэдгийг одоо тэр хүн үзүүлж жимшлүүлж мэдхээс тийм нөгөө хүн маань юу гэж одоо тэгж асуудал гэж бас хүн л болсон энэ мэдээж маш их эргэлзээ. Тэгээ үнэхээр идэгснийхаа дараа бол одоо үнэхээр баярлалаа өөрөм биш. Тэгэхээр тийм манай гамалт хийх шаардлагатай. Тийм одоо өмс энийг хідэн хувцс нэг 2 3 янз энэ даун төрлийн хувцс өмс гэж хэлдэг. Тэгээд дээрэс нь дулаан хувцс гэхээр манайхан ноолууранд хувцс өмсчөөдгүү гэдэг. Мэдээж дулаан хувцс чинь тэр хүн тэгжлээ ойлгоно. Гэхдээ даавын өмс чинь гэдэг чинь өөр даавын хувцс хөсийг татчих. Нөгөө ноолор болохоор чинь хөлсөө дотгошин цох. Энэ хоёр чинь бас хоорондоо хялгаатай. Энийг л маш сайн анхаарах хэрэгтэй гэдэг юм шиг надад санагддаг л да. Тэгэл хүмүүс маань өөрчлөж байгаа хүмүүс маань гам сайн бариад, дэглэмээ сайн бариад яг нөгөө манай одоо бариачийн тийм ээ одоо увдсаар эдгэж байгаа тэрхүү зүйлийг л одоо юуны дагуу байх нь шүү дээ. Өөрөг даалгаврын дагуу тийм. Онцгой хувьдас төвийн тэргүүн, Монголын ард түмний баатар, Монголын ард түмний гавьяат, Монголын үндэсний шашны тэргүүн, академич, доктор, буянт уйлстан, олон улсын онцгой хувьдаст Монголын уламжлалт агрын бариач цолтой, Бац Солонгойд эмнүүлж, бас хүү талархаж явдаг олон ч үйлчлүүлэгчид бий. Бац Солонгой судсааран шилж, таны зовир болон олон жилийн хууч өвчнийг тань удмын агрын барай засал төөнүүрийн аргаар эд эсийг сэргээх, судас сувгийн хаалтыг гаргах барай хийж, зурхай үзэж засал хийдэг байна. Түүнд хандсан хүмүүс янз бүрийн зовлон зовиртай. Сахарын шижин, тархины өвчин, тархины даралт, бөөрийн даралт, савны хазаалт, ардиклиад, давсагны өвчин, шээс задгаарах, эмэгтэйчүүдийн элдэв өвчин, өндөвч, киста, турба хоолой бүлтрэх, бронхит, уушиг, амьсгалын замын өвчин, тал биеийн саажилт, зүрх судасны хатууралт, даралт, дэлүү ходоод цөсний хүүдийн сунал гээд олон ч өвчнөөс амжирсан хүмүүс байдаг байна. Тэгэхээр энэ танай зурагтаар гаргасныг би өөрөө биеийн байдал жаахан төрөв улцархай өвчтэй шээс давсганд цулуутай гээд даралт жаахан ихсдэг. Бас нэг зүрх бөөрийн явдалтай байна гэдгийг энэ дээр хүчлээ мэдлээ. Тэгээ энэ вариант нь ороод тэгээ асар хөлрөөд биеийн байдал шал өөр боллоо. Тэгээ биш одоо 5 дахь хариулт чинь 2 дахь хариулсан сүнэ одоо ерөөсөө маш хачин болсон би. Хөлс гоож ерөөсөө тамир тасраад. Тэгээ өглөө нь бол ерөөсөө унтад сэрмээргүй. Тэгээ юу болчих гэмээр л байл. Тэгсэн чинь өнөө өглөө болсон чинь нэхээ бие хөнгөрөөд нөгөө хөлс маань жаахан хатах маягтай зөвхөн 2 хөлийн доошоо шилбэнээсээ доош их халуугаар гэж хөлөөс гараад. Тэгээ сэтгэл санаах өндөр шээсний замын явдал нэлээд гагуу чөлөөтэй маягтай болоод тэгээ өнөөдрийг сэтгэл хангалуун энэ хүн дээрээ бариулахаар ирлээ. Тэгэхээр энэ хүний чухам удам Угсхааны тухай ярих юм бол манай Завхан аймгийн цагаан хайрхан сумын харьяат бид нэр Хамбо багш гэдгийг тэм хөгшин байсан. Би тэр хүний шамин юм. Номын 3 төрлийн номын хүрдсэн. Аавынх нь байна. Аав нь байсан байна. Тэгэхээр манай багшийг бол нутгийн ард түмэн хөгшч бол энэ бол эгэл төрлөختөн биш ээ. Хармах галын бүрэлбааны хүн. Ийм хүнд хазгай буруу зүрүү үзэл бодол санаа сэтгэлтэй явж орж ирж ерөөсөө бүтэхгүй шүү. Хараад хүний ямар байхыг мэддэг. Ийм л хүндээ. Одоо номын тулан болсон тийм хүн байсан.
Тэгсэн чинь хүүтэй нь ингээд нэг өөртөө бариаслын ажилдаар оролдоо өөрийгөө эрүүлжүүлэх энэ орчдөг. Энэ тэр хүний тавьсан их ерөөлийн хүч байдаг баг. Үнэхээр бол сэтгэлд бол хачин их өвөрмөгц сайхан тэр нин сэтгэл гэдэг энэ үүрээр дамжуулаад миний тэр тавьсан ерөөлийн хүч энэ хүн дээр үрсэж эрүүлж нэг юм очрол ерөөл байсан байгаа гэж одоо сэтгэл хангалуун байна да хүмүүс. Үйлсэн дана сэтгэл бүтэж дэлгэрж халтгаа гэж яриа миний. Хүн чанар гэдэг нэвтрүүлгийн сайхан нэвтрүүлд оролцож байгаадаа баярлж байна. За энэ хүн чанар гэдэг дээр би давчхаар хоёр хал юм хэлж чинь илүүмар яах вэ? Ер нь хүний энэ хүнд тусалж байгаа. Хүний эрүүл мэндийн төлөөч, хүний ерэн сайн сайхны төлөөч, хүнд энийг өгөөмөр сэтгэл гаргад тусалж байгаа. Энэ бол хүний мөн чанар юм аа ярихгүй. Хүний чанар. За тэгээ энэ Батцалуун барайчийн хувьд бол энэ их овдстай ингээд ярьдаг гэж байгаа. Тэгээ энэ хүний овдсыг бол бид нэр одоо гаргаж туршиж шалгалаа л да. Овдс нь аргагүй юм. Удам сайжийн заяа сайн гэж. Тэр шиг энэ чи эцгнийх мундаг хүн байсан байна. Тэгээ өөрийнхөө тэр олж авсан мэрэгжил эрдмээ бол айгүй их өөрийг хөгжүүлж чаддаг. Авьяасыг хөгжүүлдэг. Авьяасаа байнга хөгжүүлдэг. Тэгээ цаанаас өнөө удмын одоо овдстай. Тэргээр одоо энэ олон түмэнд бидэнд одоо энэ бидний өвчин гэдгээ ялаашруулж байгаа. Батцалуун болон түүний одоо эхнэр туяа. За энд хамт олонд нь бас бид баярал талархснаа илэрхийлж хэвээр. Их баярлж байна. Танаа нэвтрүүлгээ дамжуул. Бидэнд одоо би бас нэг 3-4 хоног бариулж байна. Тэгээ яг би бол янз бүрийн ядаргаа мадаргаа тэгээд зэрэг зүрх зүйлсэлгээдэг хүн байна. Тэгээ ер нь хөлсийг гардгийн байна. Тэгээ ер нь бүр андчгүй илэрхий мэдэж байна. Тэгээд 3 хоногоос ол тэгээд юм болд их сайхан тодорхой болдг юм байна. Их сайхан болдг юм би тайвшраад байна. Иймэрхүү байдаг юм байна. Тэгээ би энэ хүний алтан гартай энэ овдс ихтэй алдартай эмч хүн эмч. Энэ хүн бол одоо их төрөлүйн шидтэй авьяастай аав ээжийнхээ хайхтар уламжлалыг хөгжөөж өгчөөж чадсан ийм идэвхтэй ажиллаж байгаа Батцалуунда ажлын амжилт хүсээд цааш нь туяа хоёртаа эрүүлийн хурднаслж даан жаргаж олон түмэндээ тус өгөөж хайрлж яваарай гэж өрөөж та. Манай хот 2008 оны 11 сараас цусны өвчин гэсэн тийм биеэр нь жижиг улаан туурсан байхгүй. Тэгээд эмнэлгээр яваад өрөөс нь хөөрдөнгө авах байтгаж хот мот явжсэн. Тэгээд барж 2 жил гараа явсан байхгүй. Тэгээд энэ ч нэг ярилцлага өгч яхад нь би хараад энэ хоёр хүн дээр ирсэн. Тэгээд хүүхдээ байруулад тэгээ аягүй хөөрдөн өгсөн. Байруулад битгаар уураг авч уугаад эхний нэг байраандаа ороод уураг авч уугаад шинжилгээ өгөөгүйсэн. Тэгээд дараад нь дахиад нэг 2 дахь байраандаа ороод уураг авч уугаад тэрийг дуусчаад сая шинжилгээ өгсөн байхгүй. Тэгсэн чинь тэр шинжилгээнүүд нь айгүй сайн гарсан. Эмч нар нь бүр айгүй гайхаад тоо хоёр одоо юу хэрэгэлсэн, яаж ямар үр дүнтэй болсон гэд айгүй тийм явчихсан. Тэгээ энэ хоёр хүнээр байруулад манай хүмүүс айгүй сайхан таргалж маргалаад тэгээд айгүй сайхан тийм юу өөрөө нөө эрүүл болцсон гэд хүн чинь сэтгэлээрээ юм чинь айгүй их баяртай байгаа. Тэгээд энэ хоёр хүнтэй одоо айгүй их баярлж байгаа. Тэгээд цаашдынх нь ажил амьдралд нь айгүй их эрүүлийн сайн сайхны хүс. Би одоо 2 дахь удаагийн барайг хийдэж байгаа. 8 сар бариулж эхэлсэн. Тэгээд даралт хөөрдөг. Тэгээд гал мал байж чаддгүй. Тэгээд өөд нь холоо ээж хөөрдөг юм байна. Тэгээд одоо барайг хийгээд тэгээд сайн болж байгаа. Даралт би 160 хүрдэг байсан. Тэгээд ингээл холол ингээл бие өгөөлж ингэж ундаг байсан бүр. Тэгээд одоо 8 сард их бариулал тэгээд тэрнээс наруудаа даралт 130 хүрч чад тулгыг хөвддөг байсан. Тэгээд тэр тулгын өвчин намар нөгөө бариулж авах хугацаанд нэлээд хөвдөж байсан. Тэгээд нөгөө цээрэн өнгөрөөд ямар ч байсан тэрнээс хойш хөвдөх нь орсон. Тэгэхээр өнөөдрийн нэвтрүүлгийн бас хүндтэй зарчим болох манай Ихтэйгч манаас өдөр хоёлаа бас ярилцаж студид манаас өргөдөж урилгын маань хүлээж авч онцгой хувьц компанийнхаа талаар мөн одоо хүн чанарын талаар тийм ээ мэдээч хэрэг хүний энэ сайхан зан чанар хүний сайхан сэтгэл гэдэг бол манай онцгой хувьцтай бас салшгүй холбоотой гэж бас хэлж та хоёрыгаа баярлуулахаар ирсэн байгаа. Тэгээ мэдээч хэрэг танай компани дээр ирснийх одоо сайхан халуун дулаан яриа өрнүүлж үзэгчтэй бас тийм ээ тухайн байгууллагынхаа талаар бас товч танилцуулсан мөн бас дэлгэрэнгүй
энэ жил бас 15 онд бас ажил үйлс 14 оноос ажил үйлсээр дүүрэн өнгөрөөж 15 онтойгоос совилалтай золгож байгаа гэсэн. Тэгэхээр совилын талаар манай ихтэйгч маань бас маш их ярьсан байгаа. Тэгэхээр совилал маань одоо яг хаана одоо зүүн хараад гэж сонссон. Яг хаана одоо ямар одоо давуу талтай мөн одоо хичнээн хүний хүчин чадалтай хүлээж авах хүчин чадалтай мөн одоо сувлийн маань мэдээж хэрэг энэхүү одоо төрийн одоо нуруунд дээр байгаа ачааг бас хөнгөлж байгаа ийм одоо бас байгууллагуудын нэг шүү дээ. Тэгэхээр энэхүү ажлыг хийхэд мэдээж санхүү асуудлууд зөндөө байдгаа гэж манай ихтэйгч маань ярьсан байгаа. Тэгээ ихтэйгчийн маань хувьд бол одоо гэрээт нэхлэн бодогчоор одоо ажиллаж байгаа одоо 8 жил та нартайгаа хамтарч ажилласан. Тэгээд мэдээ санхүүгийн асуудлууд хүнд байсан гэж ярьсан. Тэгэхээр та маань одоо өнөөдөр бас ирснээс сэтгэлийнхаа халуундуулаа үгийг яриад мөн одоо онцгой үзэх компанийнхаа зорилтуудын талаараас үзэгчтэй дахин хуваалцахгүй юу? За. Манай компани хамгийн гол зорилго бол 2015 онд одоо хуучнаар тарины амралтны ас 8 км-т бид нэр одоо совилал амралт одоо хүмүүсийг хүлээж авдаг, амраадаг, совилдаг. Тэгээд нас харгалцахгүй ийм одоо гээм байдлаар бид нар бол 10 байшингаа бэлэн болгоцсон байгаа. 6 сар гараад эхний ээлжийнхээ хүмүүсийг авч эхэлнэ. Тэгээд тэрэнд бол одоо бид нар тог татхад маш их хэмжээний зардал мөнгө ингээд компаниасаа гаргацсан байж байгаа. Тэгээд одоо тэр бүхэнд сэтгэл зүрэх дээрээс нь одоо хүмүүсийн эрүүл мэндийн төлөө маш их анхаарал халамж тавьж өөрсдийнхээ одоо ингээд мэдсэн, сурсан бүх юмаа ингээд зориулж яваа компанийнхаа удирдлагуудаа цаашдынх нь ажилд амжилт, амьдралд наз жаргал, сайн сайхныг хүсье гэж бодож байна да. За тэгэлгүй яхаа мэдээч хэрэг урмын сайхан үгийг хэн нэгэндээ хэлнэ гэмээр ирчлэгдэж, хорслогдож илүү их одоо бас ирч хүчтэй ажилдгаа. Тэгээд мэдээч одоо энэ зүү хараа одоо хот гэдэг лөө сум гэдэг лөө зүү хараа гэж. Зүү хараа хот гэдэг. Зүү хараа юм дээ. Зүү хараа хотоос яг ингэж тийч чинь юм байгаа юм. Хар зам бол ерөнхийдөө зам бол зүү хараагаар тойроод 150 км яваад зүү хараад очино. Цаашаа 22 км яваад 150 км явна тийм. Тэр яг биднээс манай байгаа газар болохоор хэрэг гэдэг газар байгаа. Одоо нөгөө тарины амралтнаас 100 урд зүгтэй тийм амд байгаа. Тэр бол яг бас ард түмнийгаа одоо манай хүнийг эмчлээд те манай хүнд одоо эмчлүүлсэн баярлсан сэтгэлээсээ тухайн орон нутгаас одоо бид хоёр чинь Багдад 100 хараад тэр газар 53 дахь газар тийм тоглож өссөн. Тэнд тоглож өссөн танилцсан газар маа. Тэгэхээр тэр газар танилцаж өс хоёулаа одоо бага насыг өнгөрөөж ирсэн газар минь одоо юу ааж газар өгчтэй. Тэгээд одоо та түмнээ энд ингэ таныг хайгаад олохгүй маа. Тийм учраас та ер нь нэг өөрийн гэсэн юмтай болвол яасан юм бэ гэсэн саналыг тавьсан тухайн орон нутаг. Тэгээд манай хүнд өссөн учраас бид хоёр одоо нэгэнтэй л ард түмэнд минь хэрэгтэй юм чинь нэлээд удаан зүтгэлээ л да. Тэгсний үедэнд одоо энэ ажилчдынхаа хүчинд энэ олон хүмүүсийн чанарт мэрэлтийнхаа хүчинд бол бид хоёр бол ямар ч байсан бид хэд бол нэг 10 байшингаа бариад авчлаа. Тэгээ ирэх хавар 6 сард бол бид хүнээ авч эхлэх гээд байна. Тэрэндээ бол хамгийн гол нь бидэнд дутагтаад байсан юу байсан гэхээр тог байсан. Тог болохоор асар өндөр зардлаар бий болох шээсэн учраас тэрийгээ бид ямар нэг арга мөтлөн чадан байж байгаад үзэгчлээ. Одоо бол авах тул зовлонгүй болсон. Тэгээд 6 сарын 1-ээс хүний ангилна. Тэгтээ бид бол яг аваад эхлэхээр потянг тараа гэж бодож байгаа. Надад бол аймагуудаас айгүй хүсэлт ирж байгаа. За та хоёр минь совилдаа нээгээд ирэхээр бол бараг 2-3 жилийн өмнөөс аймгаар наваач. Дандаа таньдаг хүмүүсд цуг очио. Хөөх амьтаас аргагүй л энэ чинь бас нэг 10 хоног цуг байгаад тэр хоорондоо амарна. Тэгээд тэр чинь хамгийн гол нь агаар нь сайхан, дээрээс нь давхар имчилгээ хийн, тэр чинь бэлтгэн имчилгээ хийгдэн. Энэ хүний бариацлт явна. Тэгээд дундаа бас тэгээд нийтэнд үзэж чи бас янз янзын бий болно л доо. Одоогийн байдлаар бол яг хуу эхний ээлжинд 40 хүн авах юм хийх гээд байгаа. Тэгээд цаашдаа бол энэ маань олон улсын совил болох хэмжээний үлт томрох ёстой. Яагаад гэж байгаа юм гэхээр энэ хүнд чинь нөгөө бид хоёр чинь нөгөө гадаадаас айгүй олон санал ирдэг, хүсэлт ирдэг. Тэгээ энэ хүн чинь Монголоос өндөж чаддаг хүн ганцаараа. Тийм учраас хүмүүс маань нэг юм хийгээд тэрчээ бид нэр очиё гэсэн хүмүүс байгаа учраас биднээс олон улсын хэмжээгдэн тэр Чехаас жирнэ, Оросоос жирнэ, тийм Солонгосоос жирнэ гэл
хинээсээ урилга нь бол одоо ирчгээд байж лээ л да. Тэгэхээр мэдээж гадаадын орнуудын хүмүүстэй харьцаж байгаа учраас бас нэг осынхаа нэрийг мохоо яачихгүй шиг, доош нь хийчихгүй шиг тийм ээ. Бас нэг нүгэрийн хөдөөч гэдэг ингэж л нэг юм хийх гээд амхандаа удаан зүтгээд. Тэгээд хоёр маань ингээд Улаанбаатар хотод үйлчлүүлэгчтэй одоо яах гэж байна та хэд маань. Тэгээд цаг гарганда би ингэж байгаа штэ. Ерөөсө шууд цолонтын очиж суучих юм бол нөгөө цолон байхгүй бол би ажил байхгүй. Би байхгүй цолон байхгүй. Тэгээд одоо яарчгүй юм болчихно. Тэгэхээр цолон чинь энэ тэнцэнэ бол цагаар нөгөө нэг хүмүүсээ ирээд мэдээж бариагаа хийгээд эргээд ингээд завсар зай гаргаж л хугацаа өгч л явна гэж бодоод байгаа штэ. Одоо нэг яалч барианд орох хүний одоо нэг хэсэгт наваа дараа нь нэг амар хүн байдаг юм уу те. Амар хүнүүдийн намраа хоорондоо эндээ ирдэг юм зохицуулт хийх л бахар. Тэгэхээр манай Бацалмаахан маань хувьд ерөнхийдөө одоо залуу халуу одоо тий халаагаа бас өгч олон одоо залуучуудад бас энэ увдис одоо энэ тий уур ухааныг одоо шингээх одоо ямар ажлуудыг бас хийж байна. Ер нь танд шавь орогч гэдэг юм уу? Энэхүү одоо тийм ээ увдсыг одоо шингээж авъя гэсэн хүсэлтэй хүмүүс тохирч ирсэн болов уу? Олон хүчингүүд бэлдэж байгаа. Одоо миний охин оногийн дэд сурж байна. Боломжтой ингээд. Миний багуу бол барьдаг. Том нь бас барина. Энэ маань бас барина. Тий. Тэгээд ардын имлэг энэ сургууль төгссөн хүүхдүүдээс авна, шалгаж авна. Тэднийг бэлтгэх нь судсын яаж үрдгийг зааж өгнө. Тэгээд нэг болох байх л та. Тий. Юм чи ямар ганцхан энэ үнээр дуусах биш тийм ээ. Монголд олон тийм увдистай далд нуугдмал тэрийгэ хөгжүүлж чадахгүй тийм ээ. Бас хүмүүс зөндөн штэ. Бид хоёр дээр чинь за одоо би танд шавь орё гэдээ ирж байгаа хүн цолмон дээр зөндөө л ирж гин хүүхдүүч ирж гин дастаа хүн ирж ил байна тийм ээ. Тэгэхээр энэ усууд чинь бас мэдээж энэ хүнээр дуусахгүй тэр усууд чинь бас мэдээж шалгаад байвал тэр хүний чинь хөгжүүлэх хэрэгтэй болно. Тэгэхээр манайх бас нэг тийм сургалтын зохион байгуулалт бас тийм төрийн бас байгууллага нийцээд байгаа шүү дээ. Тийм шүү дээ. Тэгэхээр мэдээж хэрэг төрийн бас байгууллагаараа дамжуулаад бас нөгөө сургалтанд хамруулад нөгөө хүүхдүүдэд одоо бас нийгэмшүүлж дээрэс нь бас одоо юу гэдгийг нөгөө энэ увдсыг шингээж үлдээх бас том арга явж байгаа. Төрийн бас байгууллага юу гэж нэрлэв? Манайх төрийн бас байгууллага онцгой ач тус гэсэн компани нээсэн тийм. Тийм төрийн бас байгууллага нээсэн тийм. За миний зүгээс ерөнхийдөө одоо миний зүгээс манай хамт олонны зүгээс одоо хэлэхэд хэрвээ ямар нэгэн өвчтөе хүмүүс байвал итгээд ирж чадвал манай хүн ямар ч байсан та нартаа чадна гэж хэлвэл энэ хүний дараагийн үг бол үнэн үг юм шүү. Чадахгүй гэдгээ л хэлдэг манай хүн. Одоо би барахгүй нэ гэвэл одоо тэгэл гомдож болохгүй. Ямар юм цаг алдахгүй. Харин бариагаа ингээд барианд ороод ирэнгүүт ирээд одоо итгээд ирлээ гэж бодоход тууштай явах хэрэгтэй. Дундаас нь мэдээж тэр чинь өргөс авсан юм шиг шууд идэхгүй шүү дээ. Өвдөн, зовн, тэгжээж идэх нь хугацаа байна. Тэр бүхнийг зөвөр ойлгоод ирэх юм бол манай өвөө таалга нээлттэй. Тэгээд энэ хүн бол тусалж чаднаа гэж хэлмээр ах юм. Хоёр гэх юм бол инхээ ихтэй одоо ичийн зүгээс болон бидэнтэйгээ хамтран ажиллаа тэгээд урам зориг өгч ингэж биднийгаа хүндэлж явдагд баярлдаг шүү таньдаа гэж хэлмээр нь бас тий. За тэгэлгүй яхаа тэгэхээр бас манай Бацалмаахан маань хувьд одоо аав нь тийм ээ одоо бас энэ хөө өвцгийг бас одоо өвлүүлж өгсөн гэж ярьдаг. Тэгэхээр аавын талаар бас жоохон дурсахгүй юу? Мөн та хүн чанарын тухай бас үзэгчтэй сайхан хаваалцаач. Манай эцэг үлэх том хүн байсан л та. Монголын 9 дэх хувилгаа. Цавхан аймгаас агаарсан хам байсан. Ууч цавхан. Тий. Цавхан аймгийнхаа төвийн хамбч байсан. Тий. Тэрний ганц төрсэн үсэд нэг одоо би л 50 онд хэлмэгдээд явж байгаа үед намайг Аранга аймагт өргүүлсэн. Одоо би 65 нас хүрж байна. Тий. Эцэгтэйгээ бол 80 оны үед нэг уулзсан галт. Яаж уулзах нэг далай багш ирээд далай багшийн юм дээр баруун гар талд сууж хат нэг үнсүүлсэн. Тэгээ болон мэдсэн зүйлээ би мэдээгүй. Тэгээд одоо энэ онгон шавын гээд нэг бамб юм билээ. Бамб дарж байгаа. Надад гэж бүр уулзаад тэгээ манай аав чинь бас их том хүн байсан юм байлээ. Тэгээ Далиу хотод замсан жог нөө тэр үний өгсөн 3 том хотод манай 5 нууд өгсөн юм билээ. Тэрний хоёрын төвдөд сурж байгаа төвдөд төрсөн Далиу хотын төр. Тэгээ тэр хөтөөсөө тэр хурж аавас тамгаа авсан. Дараагийнх нь бас хурж ирж авсан. Одоо 3 дахь нь надад л ирэх гэж байгаа юм шиг байна. Тэр хувилгаатынх нь тий.
Тэгээ би тэрийг хэзээ хүлээж авах юм мэдэхгүй. Сая шавны очроо надад зохиолагч явлаа. Одоо би одоо 76 хүрлээ нас маань хөшөрч байна. Би багшигаа хүүхд хайж явсаар байгаад боллоо. Ийм том хүн байдгийм байна. Монголын чи одоо Монголын 9 дөрөвд үеийнх нь хотогт үе юм байна. Ойлгоо юм байна. Тийм учраас аав чи үлдсэн юмд чамд өгнө. Надасаа илж байна. Нэг хоёрдогод нэг сайхан болгоод миний өвөө одон томчуудыг хэрэглэж явах тийм том хөрөнгө байдгийм байна. Тийм том хөрөнгө нь одоо тэр манай аавын хоорой хүүхдэн тэр хүнд явдгийм байна. Тэ хөөрг нь байдгийм байна. Ихтэй эцүүд авч явж байгаа хөргө. Тэр нь болохоор бүр юунаас гаралтай тийм хөөрг байдгийм. Томчуудаас гаралтай. Тийм хөргөд нэт тийм. Тэгээ сонноос миний ганц баярлж байгаа. Аавынхаа үлдээсэн юм байхгүй тэгэл их баярлж. Одоо тэгээд хойш суудрын дагаад явна да. Ачийг хариулвал баярлж явдаг. Тэгэхээр та бол одоо ачийг хариулаад өдгөө олон хүмүүсийг бас имжлээд энэ сайхан бас гавьяатаа өөс хийж байгаа болохоор мэдээч тэнгэрээс одоо аав нь одоо харж байгаа хаа гэж бодож байна. Аа бол одоо энэ шавийнхын ярьж байгаа бол бүх юм надад хийж өгдөг гэж авсан гэсэн. Тэгээ ном содор бүхэн дүүдэн тэр шавьд нь байгаа тал нь. Аа талын нөлгөө хөргийн хамт тэр үлдсэн усууд нь хувааж өгсөн гэж ярьсан тий. Тэгээ би бол аавыгаа байнга дуурч боддог. Аа миний дээр бол очирван тэнгэр ямсан жив бурхан тийм ээ манал тэгээ баян намсрын тэр олон бурхтууд намайг хамгааж өгдөг. Би энэ хадам аав одоо чоож ингээл хүн байна гэдэг л да. Би ч одоо хоёрд хадамхаа царыг харах гэдэг юм шүү дээ. Ягаад гэвэл энэ хүний чи өргөж авсан дамжин чамцагч хүн байсан. Тэр хүн маань соёлын хэлцэн дарах хүн байсан л да. А тэр аавыгаа мэддэг тэгтэл гинтхэн нэг ийм хүн гараад ирсэн. Тэгээд би бүр гайхдаг байсан байхгүй юу. Энэ ээж хоёр нь хоёулаа намхан хүн л дээ. Тэгээд ээж хоёр нь хоёулаа намхан мөртлөө ягаад энэ хүн ганцаар ийм өндөр юм бэ гэдэг. Тэгээд ээж хоёр нь хоёулаа айгүй намблаг мөртлөө энэ хүн ягаад ийм хөдөлгөөнтэй юм бэ гэдэг. Янз янз юмнаас эхэлж бодсон. Тэгээ бодож удаа сүүлд нь 90-ад оны үед намайг чихад байхад нэг захиа очсон. Бид хоёрыг байхад. Тэгээд би танаа одоо юу ч аав нэнаа ингээд аав чи амьд зэрэг байдаг юм аа. Намайг ийм юм гэдэг юм аа гэд багаанда дарахтаа нөгөө зураг нь ахвасан зурагтай очсон. Тэгээ би тэгэхэд манай хадам ээж очсон байсан. Тэгээ хадам ээжээс асуусан чи хадам ээж зургийг тоохгүй мөртлөө ингээд байгаа байхгүй юу. Ой химэдгийн наадах чинь худлаад хүн андуурч ирсэн байгаа биз. Биш гээд ерөөсөж өвшөөрөгөө дуугаа тий. Тэгээ сүүлд нь эцэгчин өнгөрчлөө гэж захиа ирсэн. 90 онд бүр олон жилийн дараа. Тэгээ яагаад ингэчих вэ гэд би ээжээ захиад асуухаар ээж гэж аахгүй юу. Дугуй тоохгүй ажилласан дараа нэг өдөр надад би хүүхдээ аваад явчих гэж бодсон юм аа. Наа чи яалтчгүй лам хүний хүүхд байгаа юм гэж надад хэлж. Тэгэд би энэ хүнийг одоо тэр лам хүний хүүхд юм байна гэдгийг ойлгосон. Тэгээ манай хадам аавыг одоо бол манай хадам аавын талаар хүмүүс их орж ирж байна л да. Завхны гаралтай гэж одоо тэгэл дорж тухайч байна. Одоо энэ бам дорж гойч байна. Өшөө бас нэг хүн байдгийн бас нэг залуу банд байдгийн тэгээд бүгдөө л орж ирээл ингэдэг байхгүй юу. Манай хүнээс дандаа айдас аавна. Тэгээд би манай энэ гэдгийг санаа зовоод ахын одоо надаас айдас аваад ахын одоо намайг аав юм гэж боддгийм болов гэж. Тэгэхээр эднээ болохоор өөрсдөө нөгөө шүшиг бишэл дээрээ бас манай хүнийг нөгөө аавд нь итгэж явдаг шиг эргээд одоо аавынх нь 84 байна. Одоо энэ багшийн маань 84 одоо багшийнхаа хүүхдээ зовлсондоо орз гэж хүмүүсийн чинь бас монголчууд бидний одоо өөрснийх нь нөгөө нэг бас нэг шүшиг бишрэлийн хажуугаар тий дээрээс нь одоо биднээс сайхан өв уламжил байна шүү дээ. Хүнээ хүндэтгдэг тийм ээ. Тэгэхээр хүн чанарын хувьд бол би хүнээ хүндэтж явах шиг сайхан юм байхгүй гэж боддөг юм. Яг одоогийн хувьд бол хүн өөртөө үнэн сэтгэлээсээ үннээ яриад хаад хүнд итгэл одоо хүмүүс байхгүй болсон юм болоо да. Монголчууд маань ер нь жоохон итгэл үнэмшилтэй хин хинтээ сайхан тэ сэтгэлдээ илчлээд ингээд нууж явж муухайгаа санаж явахаар сэтгэлдээ илчлээд ингээд сайхан байгаад тахт бол хүн болоо ер нь өнөөдөр сайхан тэр чанараар бити алдаасаа гэж боддоо штэ. За тэгээд онцгой ус компани дээрээ ирээд өнөөдөр бас өнөөдрийнхээ зочинтой ирээд нилээдгүй бас цаг хугацаанд бас бага юм зүйлийг бас үзэгчтэй хүргэсэн байх гэж бодож байна. Тэгэхээр яриад байвал маш олон сайхан зүйлүүд байна. Тэгээд манай хүн чанар нэвтрүүлгийн зорилго бас нийгэмдээ хийж бүтээж байгаа гэгээлэг зүйлийг үзэгчтэй хүргэдэг. Тэгээ олон мянган хүмүүсийн бас хүсэлтийг биелүүлдэг байгаа. Тэгээд яг миний энд одоо бас манай нэвтрүүлгээр дамжуулж бас та бүхэндээ сэтгэлдээ хэлж өгөөч гэж бас хүссэн байгаамаа. Тэгээ би ганц хоёрхон одоо зүйлүүдээс нь бас уншиж танилцуулъя. Намайг Цэндживийн Гантуул гэдгээ би 2004 онд нөхөртөөгөө суугаад түүнээс хойш хүүхэд гарахгүй 2 жил болсон. Харин Бацалман ахтаа судсаа бариулж сав гажаатай үрийн совог бүтэлтэй гэсэн оншоор 2006 онд бариа засал хийлгээд удалгүй охинтой болсон. Би одоо
одоо охин маань 2 настай. Би үнэхээр хизээч мартагдчихгүй миний амьдралын нэгэн баяртай хэсгээ, баяртай мөч болж үлдсэн. Би одоо бас 5 сартаа жирэмсэн Бацолмаах сайн туягч онцгой хувьс компанийнханда хамгийн сайн сайхан бүхнийг чин сэтгэлээсээ хүсье гэсэн байна. За мөн онцгой хувьс төвийн тэргүүн Бацолмаахта Баян Үлгийн аймгаас явуулж байна. Би багын тархины одоо даралттай байгаад 2008 онд одоо тархины судасны нарийсалтай онштой эмнэлэг твтэж эмчлүүлсэн боловч даралт ихсэж 160-аас 170 хүрч бие муудаж одоо ундаг, үргэлж одоо унж тусдаг ийм өвчтэй байсан. Энэ хүнд үзүүлж барай засалт 2010 оны 8 дугаар сард явж миний бие маш сайн болж одоо унаж тусахыг бүр марцсан. Тэгээд таньда болон танаа хамт олонд маш их баярлж явдаг шүү. Увс аймаг Улаан Гомсом гэсэн байна. Цэндэ 3 дугаар багийн Цэндэ гэсэн байна. Төрөний маань хүн болохоор Өвөр Хангай аймгийн бас хүн байна. За тэгээ мөн одоо олон бас талархлын өгнүүд зөндөө байна. Тэгэхээр бас нэвтрүүлгийн маань цаг одоо тон хотохгүй дуусгаж байгаа учраас манай гэр бүлийн хүн 2012 оны 6 сарын сүүлд хүндөвтөр маш хүнд өвчтэй аймгийн нэгдсэн эмнэлэгт ухаангүй 4 хоног байх үед сайн үйл Солонгой Бацолмон ах дээрээ ирж үзэж өгөхийг хүсэж Солонгой тэр өдрөөс хойш хүсэлтийг минь хүлээн авч ухаангүй хэвтэж байсан гэр бүлийн хүний 3 удаа очиж барай хийж 5 дахь өдрөөсөө эхлэн гар хөлөө хөдөлгөж ам орж эхэлсэн юм а. Одоо энэ хүний ачаар гэр бүлийн хүн маань биеийн өдөр өдрөөр дээрцээр одоо бүр явдаг болж бидэнтэйгээ эрүүл сарвал инх тонх байгаа. Тэгээ тандаа болон танаа хамт олонд маш их баярлж явдаг шүү. Гэх мэтчлэн олон одоо талархлын өгөөд ирсэн байгаа. Тэгээд ингээд үүнийг манаас та хэдтэй бас уламжлая гэж бодож байна. Тэгэхээр мөн хүний одоо урмаар дандаа хүн болгон тижээгдэж явдгаа. Тэгээд залуу хүмүүсийн хүсэлтийг одоо олон хүмүүсийн талархлын үгийг хэлсэндээ баяртай байна. Танаа хамт олонд одоо 15 онд ажил үйлсэн өндрөөс өндөр байж бүх одоо хүсэл сансан зүйл нь сэтгэлчлэн бүтэж хизээч одоо дуусахгүй ажиглалаар дүүрэн байгаарэ гэж хүсэн өрөөё. За баярлалаа тийм. За өнөөдрийн энэ хүн чанар нэвтрүүлгийг үзэж байгаа энэ телевиз үзэгчтэй сайн сайхан эрүүл энхийг хүсэн өрөөе. Тэгээд эрүүл бай гэж бодвол манай Бацалман барайчиг зориороо манай хүн бол та нар сэтгэлийн дэм эрүүл мэндийг хайрлана шүү. За тэгэлгүй ахуу тэгэхээр бас мэдээж үзэгчд маань бас онцгой хувьс компаниар үйлчлүүлж олон одоо бас хүмүүс совлилд нь очиж эмчлүүлж одоо эдгэрч илааширч жаргалыг амсгах хаа гэдэгт итгэлтэй байна. Нэвтрүүлэг маань энд хүрээд жаргаж байна. Иргэн услаа түр баяртай үзэгчтэй хүн хүнээ хайрлая, хүн чанараа өнгөлөн зөвлөе. Эрүүл явбал мянган лан гэдэг. Амьд явбал алтан аягнаас ус уунж гэлцдэг. Олон ч хүнд амьдрах итгэл, эрч хүчийг хайрлаж, аав ээжтэйгээ эдэг бүтэн байхын жаргалын дэдийг амсууж яваа энгийн хэрнээ эгэлхэн эрхний яриаг элдв хачир, элдв чамин чимэглэлгүйгээр үзэгч танд хүргэлээ. Онцгой хувьдас төвийн тэргүүн, Монголын ард түмний баатар, Монголын ард түмний гавьяат, Монголын үндэсний шашны тэргүүн, академич, доктор, буянт уйлстан, олон улсын онцгой хувьдаст Монголын уламжлалт агрын барайж цолтой Бацолмонгой энэ л нэвтрүүлгээр мань дамжуулан эмнүүлж, совилуулж хамтдаа энэ л гайхамшигыг бүтээлцсэн эрхэм та бүхэндээ чин сэтгэлийн мэдчилгээ уламжилсныг энд онцлох нь зүйтэй болов уу? Тийм ээ. Амьдрал энгийн тусмаа сайхан. Энгийн бүхнээс л бидний амьдрал ихэж эцэс төгсгөлгүй мэд хөвөрсөөр л байдаг. Хүний амьдралын хамгийн сайхан дурсамжийнх нь эзэн нь болж хүний хорвоод амьдрна гэдэг тэр бүхэнд тохиолдоод байдаггүй ховорхон тохиолох тавилан бизээ. Сайн аавынхаа удам залгасан эрдэм мэдлэгийг өвлөн авч удмаа алдалгүй уламжлалаа таслалгүй яваа эрхэм танд үзэгч түмнийхээ өмнөөс урт насалж удаан жаргахын өрөөлийг хамтдхан өрөөё.